За би энэ хуулийн тэр нэг байгальд шаардлагагүй тэр одоо шаардлагагүй гэдэг юм уу, байгаль орчны үнэлгээг нь ангилж байгааг бол дэмжиж байна. Тэр нэгдүгээр зэрэглэл нь одоо заашгүй шаардлагатай байгаль орчны яам гэнэ үү, хоёрдугаар зэрэглэл нь аймаг орон нутаг гэнэ үү. Бас энэ бизнес эрхчлээ жоохон тэр байгаль орчныхоо орчин нөлөөлөх үнэлгээнийхээ тухай одоо энэ хуульд оруулж ирж байгаа гол агуулга нь энэ дээрээ байгаа юм болов жоохон гэж нэг талаас харж байна. Нөгөө талдаа энэ танай яамнаас оруулж ирж байгаа хууль чинь Улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан ашигт малтмын тухай хуульд шинжилсэн хариулга хийх ажлын төсөв байгаа. Тэрний өмнөөс бичигдсэн байна. Энэ одоо тэр ажлын хэсэгт би өөрөө байгаа юм л да. Тэр ажлын хэсэг дээр яг одоо энэ яригадаад байгаа орон нутгаас санал авах, багийн иргэдийнүүдээс санал авах, ер нь орон нутгийн оролцоо ямар байх вэ гэдэг талаас нь маш их яригдж байгаа байхгүй юу? Одоо бид чинь одоо яг энэ одоо өнөөдөр ингээд байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн ярьж байгаа юм бол хөрөнгө оруулалт нэн тэргуун чухал уу, эсвэл хөдөө орон нутагт маллаад ажиллаж амьдарч байгаа иргэдийн амьдрах орчин чухал уу гэдэг тухай ярьж штэ. Энэ асуудал дээр бол уг нь танай яам тэр байгаль орчин хамгаалалт тал дээр байх нь зөв бах. Миний асуулт та нар энэ ашигт малтмын тухай хуулийн төсөл шинжилсэн хариу гэж ажлын хэсгийн явж байгаа төслийг олж харсан уу? Түүнтэй наад оруулж ирж байгаа ажил чинь хэр уйлдэж байгаа вэ? Энийг үдсэн хүн байна уу? За нэгдүгээрт нь асуултаа суугаад. За эднэмэр өөрөлгөө дөрөв нэмрийг хүрвэ. За ашигт малтмын тухай хууль дээр тэр орон нутгаас санал авж байгаа зохицуулалт бол хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоход санал авж байгаа зохицуулалт. Тэр утгаараа үнэлгээний тухай хуулийн хувьд бол олон нийтийн оролцоо хангахтай холбоотой зохицуулалт. Тэгэхээр энэ хоёр зүйл бол санал авах процесс бол шал өөр хоёр юм байгаа. Тийм учраас тухайн одоо бидний оруулж ирж байгаа хуулийн төсөл бол тэр ашигт малтмын тухай хуулийн шинжилсэн боловсруулсан хуулийн төсөлтэй бол зөрчилдөх тийм зохицуулалт байхгүй. Нийцж байгаа. Ер нь бол одоо юу гэдгийг бид энэ хуулийн хүрээнд бол 47 холбогдох хууль тогтоомжид бол дүн шинжилгээ хийж үтсэн. Ингээд үзэхэд бол үндсэндээ бусад хуулийн төслүүдийн хувьд бол нэршлийн хувьд ямар байгаа юм? Цаашдаа нэршлийг одоо яаж одоо бусад хууль тогтоомжтой нийцүүлэх вэ гэдэг асуудал байж. Энэ хүрээнд бол яг хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дахь зүйл заасны дагуу ер нь бол үндсэн одоо энэ хууль дээр нь нэр томьёог бол тодорхойлоод бусад одоо хууль тогтоомж дээр байгаа нэр томьёог бол одоо түүнтэй адилтгах байдлаар ойлгоно гэсэн байдлаар оруулсан учраас бусад одоо 47 хууль тогтоомжид байгаа нэршлийн хувьд бол энэ одоо нэр томьёонд оруулж байгаа өөрчлөлтөд нийцээд явна гэсэн юм ойлголт байна.